Баярлалаа. За энэ 5 газрын мэдээлэл сонслоо. Тэгтээ зэрэг энэ хуулийн хэрэгжилтийг бол хариуцдаг их олон яам. За тэгээд нутгийн захиргааны бүх байгууллагууд тэгээд олон газар байт юм байна. Энийг нэгтгэхэд дүгнээд монитор хийж ягаад авах арга хэмжээнийхэн талаар нэгдсэн санал боловсруулаад ирэх нь ямар боломж байд юм бол энэ талаар та бүхэн хариулж өгөөч. Энэ 19 онд батлагдсан хууль маань одоо энэ чинь 2008 оноос үндсэндээ эхэлсэн шүү дээ. Сургуулийн хөгтийн үдийн хоолны асуудал чинь 2008 оноос ярьж явсаар байгаад ингээд 10 гаруй жилийн дараа хууль гараад ингээд одоогийн байдлаар бас ч яг нь 350 мянган хүүхэд энэ үдийн хоолнд хамрагддаг юм байна гэсэн ийм мэдээлэл байна. Тэгэхдээ эн чинь энэ хууль гараад ингээд 5 жил 6 жилч болж байгаа юм уу да. Энэний дараа нь 22 онд нөгөө улсын хурлын тогтоол гарсан 36 дугаар тогтоол. Тэгээд тэн дээр энэ хуулийг шинжлэх талаар тодорхой заасан байхад одоо ер нь одоо хууль нэмэлт өөрчлөлтөг асуудлаар санал боловсруулж байгаа төдий байгаа чинь тун хариуцлагагүй удаа ажиллаж гин гэсэн үг. Ягаад гэвэл шинэ хууль гараад ирсэн хэрэгжилтийн явцыг харж агаад энд бол хурдан өөрчлөлт оруулж явахгүй бол энд бас их дутагдал гарахаар байгаамаа. За нэг ийм юм байна. Хоёрдугаарт энэ хиний одоо боловсруулалтын яамны мэдээлэлээс харахад нэг аимшигтай харагдаад байгаамаа. Энэ дотор байрны хүүхдийн хоол нь илчлэг шимт хижээлийн 60-70% хангаж ийн гэдэг байгаа юм. Энд чинь бол аимшигтай тоог шүү дээ. Зөв зүгээр хэлээ явуучих юм. Энд чинь 24 цагаар амьдарч байгаа тэр хүүхэд дандаа ийм маягаар хооллоод байвал тэр чинь юу болж өгөх вэ? Энэ үнэн тоо юу худлаа тоо юу? Энэ дээр нэг сайхан тайлбар хэлж өгмөр байна. За эрүүл мэндийн яамны мэдээлэл дээр бас л ернэлж яхан эргэлзээтэй тоо яваад байгаа юм. Энэ үдийн хоолны нийт илчлэг нь 394 ккал юм байна. Зөвхөн миний бодож байгаагаар энэ насны хүүхдүүд энэ 1-5 дугаар ангийн хүүхдүүд ер нь хамгийн багаар бодоход өдөрт 2000 ккал-оос л дуушгүй илчлэгтэй хоол авч явах хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаар тэр хоолн дотор 17.5 грамм уураг авдаг юм байна. Ер нь ингээ бодоход бол энэ өсвөр насны хүүхдүүд 50 граммаас доошгүй уураг хоногт авахгүй болвол өсөлтийн хэрэгцээ хангахгүй. Тэгтээ зэрэг үнэхээр одоо энэ хоолны мөнгөөр чинь энэ дайны хоол өгсөн болоод ингээ яваад байт юм болвол эннийгээ тэр хэрэгцээ энтерт үржүүлж үрж байгаа цангийн яамда засгийн газартаа яг боттойгоор энэ хүүхдүүдийн өдөө хоолнч ийм мөнгө хэрэгтэй байна гэдгээ нэг танилцуулаад ингээд явж болдгоо юм уу? 394 ккал өдөө хоолнд өгнө гэдэг бол үнэхээр дэндүү бага. Нэг бол учир утгааргүй сайн мэдж байгаа баг. Тэгээ манай хүн амын чинь 3-1 нь баг. За боловсролын яам эхлээд тэр дотор байрны хүүхдүүдийн шимт хижээл дээр та хэд зоригтой энэ одоо маш сэтгэл эмзэглүүлэм тоонууд гараад байгаа юм. 1 номер. За дотор байрны хүүхдийн хоолны зардал бид нэр 24 он 6-аас 6300 төгрөгөөр мөрдөж явж байгаа гэсэн тэ түрүүн би бас хэлсэн. Энийг яг 100% хангуулгаад 9-өөс 11 мянган төгрөг болох шаардлагатай байгаа байхгүй. Тийм учраас бид нар энэ мэдээлэл дээр энэ хүүхдийн хоол шимтгийлийн дутуу байна 60-аас 70%-ийг л аваад байна. 24 цаг буюу 2400 ккал авах ёстой 100%. Гэтэл энийхээ 60-аас 70%-ийг дотор байрны хүүхдүүд аваад байгаа учраас энэ дотор байрны хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна гэдэг асуудлыг л хүндэж тавиад байгаа. Та хэд 60-аас юу энэ дотор байрны хүүхдийн зардлыг 6300-аас одоогийн хилээд байгаа 9-өөс 100000-ыг хүүхдтэр болгоход жилийн төсөвдөр нэмэлт хэдэн тэрбум хэрэгтэй байгаа. Тэр тоогоо тооцоолсон уу? Тооцоолсон байгаа энэ дээр. 1 номер хариулъя. Дотор байрны дээр чинь хэд байгаа лээ? За би тэрийг юу яаж байгааг хараадах тооцоонд гарцсан байгаа. За тэрийг яаж ах зур 3 номер очроод дарга эрүүл мэндийн яамнаас эргэлт гишүүний асуултанд хариулъя. За эргэлт гишүүний асуултанд хариулъя. За манай яам дээр гарсан судалгаанаас бол яг тийм байгаамаа. Энэ 3394.7 ккалорийг л одоо дундчилж авч яана гэж. Хамгийн багадаа бол одоо хүүхэд 1200 ккалорийг авч явах хэрэгтэй. Тэгээ энэ хоолныхын бүтцэнд түрүүн гарсан уураг бол одоо 17.5% эзэлж байгаа. Тэгээ нүүрс ус өөх бол ерөөсө 12 грамм. Тэгээд түрүүний 394-өөс 54 буюу одоо бүр илүү 2-3 дахин илүүг энэ одоо нүүрс ус
нөгөө гурилан бүтээгдэхүүн бүтцэнд нь ороод байгаа. Төгрийн эргэлт гишүүн нэмэлт асуулт тодруулга. Тэр тоог бол харж байгаа. Би бас энд хараад байгаа. Ер нь чи онлоороо бол яг илчилгийнхаа 50% нүүрс уснаас 30% нь уургаасаа 20% нь өөх туснаас авч яхад бол ер нь хэвийн гэж үзэж болно тийм ээ. Хэвийн гэж үзэж болно. Тэгтээ зэрэг энэ пропорц бол их нэлээд алдагдцсан. Нүүрс ус нь бол нэлээд давмгаалаа явагдсан байгаа гэдэг бол гарт мэдгэж байгаа юм. Зүгээр энэ дээрээ тооцоод одоо хэвийн байдлаар үдийн хоолнд яг энэ өсвөр насны хүүхдэд үдийн хоолнд хэдэн килокалори одоо 50% бодоход арай 600 гэвэл арай багдмаар юм шиг л бодогдоод байна. Шаардлагатай байдیں۔ Энэ үдийн хоолны энэ илчилгийн хэмжээг хангахад, уургийн чанарыг хангахад ямар зардал шаардлагадах юм. Энэ талаар тодорхой тоо баримт гаргаад сангийн яамдаа танилцуулаад ингээд явж исэн тохиолдол ер нь байна уу? Энэ төсөвдөр энэ анхаарч үзэхгүй бол энэ хүүхдүүд Эрүүл мэндийн яам 3 номер эргэлт гишүүний асуултанд хариулъя. Ер нь манай хоолны үдийн хоолны дундаж илчилгээг л 397 байна л гэж хараад байгаа. Тэгэхээр оройны бас хоолн дээр тодорхой хэмжээгээр арай бага хэмжээтэйгээр илчлэг авах нь. Тэр нэг дунджаар нэг 600 700 илчлэг килокалоритой байна гэж. Ер нь бол хүүхэд сургуулийн өмнөх насны хүүхдийн өдийн хоолны килокалорийн авах хамгийн доотлын илчлэг бол 1200 байх хэрэгтэй. Энээсээ доош орох юм бол нөгөө тураал уу жим буурна. Дээш 2400-аас дээш килокалоритой илчлэгтэй хоол идэх юм бол жин нэмэгдээд жингийн илүүдэл үүсэж байна л гэж харж За. байна. Нэг номер нөгөө Батбаяр хайрны хүүхдийн хоолны зардлыг яг тулсан хэмжээнд нэмэхэд нэмэлт хэдэн тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байна гэж байгаа тооцоолно. Нэг номер боловсруулъя. За одоо байгаа нормативээр бол 60 тэрбум гэсэн улсын төсвүүдээр суусан байгаа. Саяны миний хэлдэг 9-10 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхэд нэмэлтээр 32 тэрбум төгрөг шаардлагатай. Зөвхөн дотор байрны хүүхдийн 35 мянган хүүхдийн хоолны зардал гэсэн үг. За тийм Монгол Улсын төсөв бас нэг тийм чамлахааргүй төсөв штэ. Нэг хэдхэн тэрбум 32 тэрбум гарчих юм бол Монгол Улс дампуурч байгаа юм байхгүй. Инфляцтай холбогдоод бүх юмаа нэмээ явдаг. Яхаараа хүүхдүүдтэй өгж байгаа хоолн дээр мөнгө харамлаад байгааг би ерөөсөй ойлгохгүй байгаа. За утганы сарамчлан гүшүү асуулт асууя.